Намайг Чадраа хоолын Дэлгөөн гэдэг. Би жирийн л нэг гэрээ эзэгтэй, амьдрал таартай, дэлхийд таартай эмэгтэй. Миний хийдэг зүйлсийн хамгийн бүтээлч тал нь гэвэл гэртээ ноос уурлал хийдэг. Ноос бол байгальд эргээд шингэдэг бүтээгдэхүүн. Би гэдэг хүн ерөнхийдөө яг гоё уран зураг мураг харахаараа ч юм уу ингээл нэг өөр болдог. Тэгээ ямар нэгэн тийм бүтээлч одоо ур гаргасан юм ингээд эсвэл гоё ном уншихаараа ч юм уу амраас жаргалтай болдог. Тэнгүүт өөрийгөө таниад мэдчихэнгүүт өөрийгөө жаргалтай байлгах юмыг олоод хийждэг. Нүдэн дээр нь бүтээлч байх, хайрладаг байх ч гэдэг юм уу ингээд зөв өөрийнхөө яг нөгөө хүүхдээ ямар хүн болоосаа гэж хүсэж байна. Тэр хүн шиг нь л байх гэж хичээж өөрийгөө хүмүүжүүлж явж байгаа. Бүтээлч байдал гэдэг бол юм хунаар юм хийх, тэр тусмаа байгальд ээлтэй юм хийх. Тэрнээс бас өөртөө сэтгэлийн маш их таашаалыг авдаг. Одоо бол нөгөө хийж байгаа зүйлээ хүн хэрэглээд хаяхад ядаа сэтгэл өвдөхгүй те. Эсвэл хэрэглээд хуучирсан ч гэсэн нөгөө хуучрах тусмаа илүү гоё нандин болдог. Тийм зүйл хийхийг хүсэж байгаа. Энэ ажил тэр чигтэл урам зэрэг. Ер нь тэр чигтээ аз жаргал ч юм уу те. Тэгэл хүнд нь өгөөл эзэндээ таалагдвал тэг бүр гоё болж байгаа.